Яг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт ирсэн тийм. Энэ дүгнэлт дээр чинь эрсдэлтэй холбоотой асуудлаар дүгнээд энэ бол үндсэн хуулийн хууль дэдлэх зарчим алдагдж байна. Өөрөөр хэлэх юм бол 16-17-ны өдрийн хуралдаанд оролцсон, эрдэнэд орсон боловч биечлэн байгаагүй нь ерөөсөө эрдэнэд тооцогдохгүй. Өөрөөр хэлэх юм бол эсрэг санал өгсөн гэдэг тооцогдохгүй гэдэг зүйлийг цэцээ өөрөө ингээд дүгнэлтийнхаа 35 дээр хуудсан дээр одоо зарлцсан баггүй. Тэгэхээр энэ хуралдааны дагуу явж байгаа бүх зүйлүүд нь хүчингүй болчиход байгаамаа. Нэгдүгээр энийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ асуудлыг цэцлэе. Хоёрдугаарт цэц маань дүгнэлтэн дээр ингээд дурдсан байгаа 36 дахь хуудас байна. Энэ үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 4-р хэсэг заасны дагуу энэ гаргасан шийдвэрээ хүчингүй болгох шаардлагатайг дурдхан зүтгэгдсэн байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нэгэн цэцэн шийдвэр гарсан учраас 95 дахь тогтоолыг буюу ерөнхийдөө зандан шатар даргаыг огцруулсан энэ тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй бид нар. Тэгээд хүчингүй болгочоод засгийн газрын эрхэм сэргээд хууль зүйн сайдыг томилох ажлаа зөв явуулаач гэдэг шаардлага байгаа. Ийм зөрчигдөж байгаа учраас оролцох боломжгүй байна гэдэг зүйлийг хэлээд тавьсан. Хурал даргалагч бол уг нь бол эртээс хасах үүрэгтэй боловч ямар нэг одоо үнэлэхгүйгээр одоо ингээл яваад байна л та. Тэгээ ер нь энэ процесс анханасаа л одоо та бүгд мэдж байгаа. Улсын их хурл яг эцлийн шийдээгүй байж хахад 16-ны өдөр зөрчин гэсэн дүгнэлт гаргаж өгөөч гэж ерөнхий сайдаас эхэлсэн. Ирээдүйн цагдаар юу ч болоогүй байж хахад дүгнэлтийг гаргаж өгөөч гэж нөлөөлдөг. Энэ шийдвэр дээр цэц маань маргаа үсгээ цаашаа явсан. За өнөөдөр үндсэн хуулийн 66-гийн 3 гэдэг заалт байхгүй болчиход байгаад л харамсалтай байна. 66 дугаар зүйлийн 3 дээр юу гэж байдаг вэ гэхээр албан тушаалтны асуудал яриаггүй шүү. Энэ хоёр зүйлийг хольж иргэдийг ингээд архин угаагаад байна. Албан тушаалтны асуудлыг их судлаар хэлцвэл бид нар маргахгүй. Энийг угаасаа улсын хурл авч хэлцэхгүй. Харин улсын хурлын тогтоолыг авч хэлцээд байгаа байхгүй. Тогтоолыг авч хэлцсэн бол улсын хурл үндсэн хуулийн 66-гийн 3-аараа хүлээмжшүүрэх хэсгээ шийдээд хүлээгээд авчиж болно. Хүлээмжшүүрэхгүй бол цэцгийн шийдвэр гаргаж тогтоол гаргадаг. Энэ бүх процесс явсангүй яг одоо их судлалын уралдаанаар явсан. За сүүлдээ бид эдийн бас тавиад исэн хүсэлтийн тэрийг харгалцсан юм байсан. Шийдвэрээ дүгнэлт болгоод ингээд бүр холион бантал болж ийн л да одоо яг үндэ хэлээ. Тэгээд ийм л зүйлүүд болж байна. Тэгээ би яг зүгээр энэ дашамд бас нэг зүйлийг хэлчмээр байна. Бас миний амь насанд бас тодорхой засгийн газрын гишүүн халтгаар занал хийлсэн байгаа. Энэ занал хийлэх миний амь нас ямар нэгэн байдлаар эрсдвэл тодорхой энэ баримт нь би бас үлдээж байгаа. Бичлэг нь байж байгаа. Одоо бас хариуцлагатайгаар мэдэгдээд бас одоо нөхцөл байдал ийм хурцж байгаа гэдэг зүйлийг хэлээ. Тэгээд бас магадгүй юу ч тохиолж магадгүй юм байна. Энэ бүх зүйл болвол нэр бүхий одоо засгийн газрын гишүүн байгаа. Би одоо бүр болохгүй бол өнөөдөр хууль хүчний байгууллагад энэ гомдол мэдээлэл гаргая. Одоо надад сая хажуудаас бас хүний одоо бичлэг ирлээ. Бүх үг үйлдэлээрээ байж байгаа. Ийм зүйлүүд болж байгаа гэдэг зүйлийг бас хариуцлагатай хэлчихье. За. Хин таныг дарамтсан бэ? Нэрийг биш бодож авах юм уу?